Бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хуулийн шүүх Юнсеколыг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа. Америк нэгдсэн улс Орос улбаны улстай харилцаа холбоогоо сайжруулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэлээ. Унгар улс олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар болсон байна. Фич агентлаг бүгд найрамдах Хятад ард улсын зээлжих зэрэглэлийн нэмэлгээг бууруулсан байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг танилцуулж өгнө. Бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хуулийн шүүх 5-7 хоног үргэлжилсэн шүүх хурлуудын эцэст ерөнхийлөгч Юнсеколыг огцруулах шийдвэр гаргасан байна. Мөн түүнийг дахин 5 жилийн хугацаанд төрийн албанд ажиллахыг нь хориглосон байна. Шүүх хурлын шийдвэр өнөө өглөө гарсан. Шүүгчид Юнсекол нь үндсэн хууль дахь дэг журмыг зөрчиж ард түмний итгэлийг хүсэрдүүлсэн гэж үзсний улмаас албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан гэх тайлбарыг өгсөн байна. Үндсэн хуулийн шүүхийн энэхүү шийдвэрийг тус улсын олон сая иргэд шууд дамжуулан үзэж байсан. Түүнийг огцруулахыг дэмжиж байсан иргэд шүүхийн шийдвэрийг баярлан хүлээн авсан байна. Энэхүү Юнсекол бүгд найрамдах Солонгос улсын түүхэнд үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр албан тушаалаас огцолж байгаа 2 дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Өмнө нь ерөнхийлөгч Пак Гин-хэ 2017 онд авилгын иргэд холбогдсон мөн адил үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр албан тушаалаас огцолж байсан байна. Шүүхийн шийдвэр гарснаар ерөнхийлөгчийн сонгуул явуулах 60 хоногийн хугацаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа. Үндэсний сонгуулийн хороо ойрын өдрүүдэд сонгуулийн товыг албан ёсоор зарлах юм байна. 2022 оны сонгуульд Юнсеколд ялагдсан сүр хүчний удирдагч Ле Жимён ардчилсан намын нэр дэвшигч болох өндөр магадлалтай байгаа. Одоогийн уцчилсан санал асуулгуудаар түүний ялах магадлал өндөр байгаа юм. Харин эрх баригч нам буюу Юнсеколын ард түмний хүч намаас хараахан хүчтэй өрсөлдөгч тодорхойгүй байгаа. Сонгуул болох хугацаанд ерөнхий сайд Хандоксу төр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр дахин томилогдсон байна. Энэ шийдвэрийг үндсэн хуулийн шүүх 3 дугаар сарын 24-ний өдөр гаргаж байсан юм а. Юнсекол нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-ны орой онц байдал зарласан түүнийг инхүү огцруулах гол шалтгаан болсон гэдэг нь бол мэдээж. Тэрээр тухайн үед Хойд Солонгосын коммунист хүчнүүдээс улсаа хамгаалах шаардлагатай гэж үзсний улмаас ийм шийдвэр гаргаж онц байдал зарласан гэж өөрийнхөө үйлдэлийг зөвтгөж байсан ба. Түүний зарласан онц байдал нь бүгд найрамдах Солонгос улсын сүүлийн 40 гаруй жилийн түүхэндх анхны ерөнхийлөгчийн зарилгаар зарлагдсан онц байдал болж байсан юм. Онц байдал зарлагдсанаас төд удалгүй буюу 6 цагийн дараа 12 дугаар сарын 4-ний үүрээр парламент яаралтай хуралдаж ерөнхийлөгчийн зарилгийг хүчингүй болгосон байдаг. Үүний дараа парламент Юнсеколыг хариуцлага алдсан гэж үзэн огцруулах санал хураалтыг удаа дараа явуулсны эцэст 12 дугаар сарын 14-ний өдөр түүнийг огцруулахыг олонхын саналаар дэмжиж үүрэгт ажиллаас нь төлөвлөж байсан байна. Харин өнөөдөр ийхүү парламент импичмент хийх хүсэлтийг нь үндсэн хуулийн шүүх хүлээн авч албан ёсоор Юнсеколыг огцруулж байна гэсэн. Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Юнсеколыг огцруулахыг дэмжиж байсан болон эсэргүүцэж байсан хүмүүсийн дунд зөрчил маргаан ингэ замраагүй байдал үүсэж болзошгүй байна. Албаныхан аюулгүй байдлын үүднээс Сөүл хотод нийт 14,000 гаруй цагдааг дайжилж байгаа тухай мэдээлэл байна. Энэ тус улсын нийт цагдаагийн хүчний 11-тэй дүүцэх хэмжээ юм. Мөн шүүхийн байрны гадна 100 метрийн радиуст жагсаал цуглаан явуулахыг хориглосон байгаа юм. Хяналт хамгаалтын арга хэмжээ зөвхөн хамгаалтын хашаагаар тэгнэр бол хязгаарлагдахгүй байгаа. Галын аюулаас сэргийлж шүүхийн ойролцоох шатхуун түгээх станцуудыг төр хугацаанд хаасан байна. Мөн өндөр байрлагуудын дээвэрлэх хүмүүсийг гарахыг хориглосон байгаа юм. Мөн шүүхийн дээгүүр нөлөөгүй бүс тогтоож хууль бус дроны нислэгийг хориглох үүднээс дохиол саатуулагч төхөөрөмж байрлуулсан байгаа юм. Юнсекол үндсэн хуулийн шүүхээс гадна эрүүгийн хэргийг шүүхийн өмнө мөн адил бослого дэгдээхийг өдөөсөн гэх хэрэгт буруутгагдж байгаа. Хэрвээ гин буруутай тогтоогдвол бүх насаар нь хорих эсвэл цаашлаад цаазан ялж авч магадгүй байна. Дараагийн мэдээ. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний хөрөнгө оруулалт эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч үндэсний баялгийн сангийн тэргүүн Кирилл Дмитриев Америк нэгдсэн улсад айлчилж 2 хоногийн турш Дональд Трампын цэц захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр хоёр улсын дипломат харилцааг сэргээх, эдийн засгийн хамтын ажиллагааг мөн адил сэргээх талаар ярилцсан байна.
Кирилл Дмитриев нь 2022 оны Украины дайнд дэгдснээс хойш Америк нэгдсэн улсад айлчилж байгаа Орос улбаны улсын анхны төрийн өндөр албан тушаалтан болж байгаа юм а. Тэрээр цагаан ордонд ерөнхийлөгч Дональд Трампын Орос улбаны улсын асуудал хариуцсан ахлах зөвлөх Стив Виткофтэй уулзжээ. Мөн Стив Виткофоос гадна өөр хэд хэдэн албан тушаалтнуудтай уулзсан гэж мэдэгдсэн ч тэдний нэрсийг дурдаагүй байна. Айлчлалын төгсгөл тэрээр хэлэхдээ Америк нэгдсэн улсын дипломатууд олон асуудал дээр Орос улбаны улсын байр суурийг сонсож хүлээцтэй байсан гэдгийг хэлж байлаа. Уулзалтуудын үеэр талууд хоёр улсын хооронд тулгамдж байгаа эдийн засгийн асуудлуудын талаар ярилцсан гэлээ. Тухайлбал дайны улмаас Орос улбаны улс дахь үйл ажиллагаагаа орхисон Америк нэгдсэн улсын компаниудыг буцааж чөлөөтэй ажиллах боломжоор хангах, хоёр улс ховор металл олборлоход хамтран ажиллах, хоорондох шууд нислэгийг сэргээх зэрэг талаар талууд ярилцжээ. Цагаан ордноос уулзалтын талаар хараахан тайлбар хийгээгүй байна. Олон улсын шинжээч ажиглагч нар Кирилл Дмитриевийн Вашингтон дахь айлчлалыг Орос улбаны улс Америк нэгдсэн улстай харилцаагаа сайжруулахыг зорж байгааг харуулсан хэрэг боллоо гэж дүгнэж байна. Өдгөө 49 настай Кирилл Дмитриев нь Стэнфорд, Харвардын их сургуулиудыг төгссөн, McKinsey болон Goldman Sachs-д ажиллаж байсан туршлагатай нэг ажээ. Тиймдээ ч Владимир Путин болон Дональд Трамп нарын харилцааг ойртуулах Кремлийн гол элч төлөөлөгч гэж тодорхойлогдож байна. Кирилл Дмитриевийг Америк нэгдсэн улсад нэвтрэх үед Жо Байдены засаг захиргаанаас түүнд тавьсан хориг хүчинтэй хэвээр байсан тул Дональд Трампын засаг захиргаа түүний хоригийг 7 хоногор зогсоож төрийн департамент түүнд виз болон аяллаа зөвшөөрөл олгосон байгаа юм. Жо Байдены засаглалын үед хоёр улсын харилцаа холбоо Украины дайны улмаас тун таагүй болоод байсан юм а. Дональд Трампыг ерөнхийлөгч болох хүртэл хоёр улсын дипломат болон эдийн засгийн харилцаа холбоо зогсон байдалтай болсон байдаг. Тиймдээч Кирилл Дмитриевийн Америк нэгдсэн улсад байх үедээ уламжлалыг зорьсон гол санаа нь хоёр улсын харилцаа холбоог эргэн хэвийн болгосноор Америк нэгдсэн улс эдийн засгийн хувьд ашиг хүртэнэ гэх санаа байлаа. Өнгөрсөн 2 дугаар сард Сауди Арабид болсон уулзалтаар Кирилл Дмитриев Орос улбаны улсаас гарсан Америк нэгдсэн улсын компаниуд 324 тэрбум $, хохирол амссан талаар анхааруулж байсан юм. Дашрамд дуртахад Кирилл Дмитриев Украин дахь дайнтай холбоотой Москва болон Вашингтоны хилэлцээрийн талаар яриа болсон эсхийг дурдсангүй. Одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын талаас санаачилсан 30 хоногийн гал зогсоох хилэлцээр хэрэгжил тааруу байлдаан үргэлжилсэн хിവэрэ байгаа юм а. Унгарын олон улсын эрүүгийн шүүхээс гарахаар болсон талаараа зарлалаа. Унгарын улсын ерөнхий сайд Виктор Орбаны санаачлагаар гарч байгаа уг шийдвэр нь Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Унгарт айлчилсныг дараа болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Олон улсын эрүүгийн шүүх нь Беньямин Нетаньяхуг Газын зурвас дахь палестинчуудыг зориудаар хүнс, ус, түлш, эмнэлгийн тусламжаас салгаж хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн баривчлах зөвшөөрлийг 2023 онд гаргаж байсан байна. Олон улсын эрүүгийн шүүхийн зүгээс тиймхүү баривчлах зөвшөөрөл гарсан байгаа хүн гишүүн оронд айлчлах эрх нь хязгаарлагдаг. Хэрвээ айлчлах юм бол тухайн хүлээж авсан улсынх нь хууль сахиулагч нар баривчлах үүрэг хүлээдэг байна. Дарин Виктор Орбан тэргүүтээ Унгар улсын их баригчид олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнчлэлээс татгалзаж Беньямин Нетаньяхуг хүлээн авсан байгаа нь Газын зурвас дахь мөргөлдөөнд Израиль улсыг дэмжсэн байр суурьтай байгааг нь тод томрон харуулж байгаа юм. Олон улсын эрүүгийн шүүхийн тухай товч мэдээлэл хөрвөл 1998 оны Ромын гэрээний дагуу байгуулагдсан Нидерландын Гааг хотод байршилтай дэлхийн хамгийн өндөр түвшний эрүүгийн шүүхэд тооцогддог ба. Уг шүүх нь дараах гэмтэргүүдийг мөрдөн шалгаж хариуцлага тооцох бүрэн эрхтэй. За үүнд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, үндэстэн угсаагаар нь устгах гэмт хэрэг, цамд төрөнгөлийн гэмт хэрэг. За ихтэй шүүх нь өөрөө хэрэгжүүлэгч байгууллага бол биш. За гишүүн орнууд нь сэжигтнийг баривчлах, хөрөнгийг нь зарцаах, яллагдагчийг Гааг руу шилжүүлэх үүрэг хүлээдэг. Одоогийн байдлаар дэлхийд дахинд 125 улс олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс байдаг. За Европын холбооны гишүүн орнуудаас олон улсын эрүүгийн шүүхээс гарахаа зарлаж байгаа анхны улс нь энэхүү Унгар улс болж байгаа юм. Ромын гэрээний дагуу энэ шийдвэр хэрэгжихэд 1 жил шаарддаг тул Унгар энэ хугацаанд гишүүн орныхоо үүргийг биелүүлэх ёстой гэдгийг шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Фади Эль Абдалла онцлон хэлсэн байна. Анхааруултаа олон улсын эрүүгийн шүүхэд Америк, Хятад, Орос, Энэтхэг, Израиль зэрэг томоохон улс орнууд байдаггүй. Ийм учраас шүүхийн баривчлах тушаал төдийлөн хэрэгжээд байдаггүй байна. Тухайлбал шүүх байгуулагдсанаас хойш өнөө хүртэл 60 удаа баривчлах зөвшөөрөл гаргасан. Тэдгээрийн тал нь баривчлагдаагүй хിവэрэ байгаа юм. Тэдгээрийн нэг нь мэдээний ихэнд дурсамжлан Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху болж байгаа юм.
2023 оны 11-р сард олон улсын эрүүгийн шүүх Беньямин Нетаньяхугаас гадна Израиль улсын Батлан хамгааллын сайд асан Йоав Галланд Хамасын удирдагч Мохаммед Даф нарыг баривчлах зөвшөөрөл гаргасан байдаг. Одоогоор Даф нь Израилийн цохилтонд өртөж амнасаа алдсан байгаа. Сүүлд 2023 онд олон улсын эрүүгийн шүүх Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинийг Украинаас хууль бусаар хүүхдүүд гаргасан хэрэгт сэжиглэж баривчлах зөвшөөрлийг гаргасан байдаг. Түүнээс хойш Владимир Путин Монгол улсад 2024 онд айлчилсан нь олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улс оронд хийсэн анхны айлчлал нь болж байсан байна. Гисэн идэж мөн адил баривчлах үүрэг мөрдөгдөөгүй байдаг. Fitch Ratings агентлаг Хятад улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэг зэрэглэл бууруулж A нэмэхээс A болгосон байна. За энэ нь Хятадын засгийн газрын өр нэмэгдэхийн зэрэгцээ Америк нэгдсэн улсаас ногдуулж байгаа өндөр татваруудын улмаас үүсэж болзошгүй эрсдлийг харгалзан үзэж гаргасан шийдвэрийн тайлбарыг судлаачид өгсөн байна. Эдийн засгаа дэмжихийн тулд Хятад улс засгийн газрын зардлыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ нь төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, өөрийн дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хэмжээг өсгөнө гэж Fitch агентлагийн шинжээчид үзжээ. Түүнчлэн Fitch агентлагаас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараанд 34% нэмэлт татвар ногдуулах тухай зарлалын өмнөх таамаглалууд дээр үндэслэн үнэлгээгээ шинжилсэн гэлээ. Хятадын сангийн яам Fitch агентлагийн уг шийдвэрийг нэг талыг барьсан үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэж байна. Яамны албан ёсны мэдээлэлд Хятадын эдийн засаг доктортой байгаа талаар хэлсэн байлаа. Мөн Хятадын сангийн яам болон Төв банк энэ жил илүү идэвхтэй төсвийн бодлого болон зөөлөн мөнгөний бодлого баримтлагыг зорж байгаа талаар дурдсан байна. Хятад улс нь гадаад валютаар гаргасан өрийн хэрэгсэл багатай ихэнх бондоо дотоодын валютаар буюу юанаар гаргадаг. 2023 оны 11-р сард Сауди Арабид гаргасан 2 тэрбум $, бонд нь хөрөнгө оруулагчдын дунд эрэлт сайтай байсан. Мөн энэ 7 хоногт Хятадын сангийн яам Лондонд 6 тэрбум юан буюу $823 сая үнэлгээ бүхий анхны ногоон бондоо гаргасан байна. Уг бондыг худалдан авах захиалга төлөвлөж байсан хэмжээнээс 7 дахин илүү байгаа гэж Хятадын банкны төлөөлөгчнөр мэдээллээ. Хятадын зээлжих зэрэглэл буурч байна гэдэг нь хөрөнгө оруулагчдын Хятадын эдийн засагт итгэх итгэлийг бууруулах, зээлийн өртөг нэмэгдэх зэрэг үр дагавруудыг авчирч болзошгүй юм. Өнгөрсөн оны 12-р сард Moody's агентлаг Хятадын зээлжих зэрэглэлийн төлөвийг мөн адил сөрөг болгож, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал болон эдийн засгийн өсөлтийн удаашрлыг гол шалтгаан нь гэж тайлбарлаж байжээ. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт бид зарим мэдээллийг тавч оргирнэ. Европын холбооны зохицуулагчид Elon Musk-ийн эзэмшдэг X нийгмийн сүлжээнд их хэмжээний торгууль ногдуулахаар бэлтгэл хийж байна. Шалтгаан нь уг компани хууль бус агуулга худал мэдээлэлтэй тэмцэх хуулийг зөрчсөнтэй холбоотой гэлээ. Энэхүү арга хэмжээ нь Европын холбооны шинэ дижитал хууль хэрэгжиж эхэлснээс хойших анхны томоохон хэмжээний торгууль болох юм. Их сурвалжуудын мэдээлснээр торгуулийн хэмжээ $1 тэрбум давж магадгүй байгаа гэлээ. Газрын зурвасын Туфах хот дахь 3 сургуульд Израиль агаараас цохилт өгсөний улмаас 33 хүн амиа алдаж 100 гаруй хүн шалгагдсан байна. Тэдгээр сургуулиуд нь дайн тулаанаас зугцсан иргэдийг хүлээн авч байсан орон нутгийн байрууд байсан юм. Амир үсгийн дийлэнх нь хүүхдүүд байжээ. Израилийн талын мэдэгдснээр Хамасын төв байр байж болцсошгүй байршлыг онилсон гэх боловч энэ сургуулиуд руу хийсэн дайралтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадын бараа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулсан нь хөрөнгийн зах зээлийг зочроолсон үйл явдал боллоо. Өнөөдөр гэхэд S&P 500 индекс 4.8% унаж, Америк нэгдсэн улсын хамгийн том 500 компани нийлээд зах зээлийн үнэлгээнээс $2.80 алдсан байна. Энэ нь COVID-19 сар дахлын үеэс хойших нэг өдөрт хамгийн ихээр унсан тохиолдол болж байна. Банк, жижиглэн худалдаа, нисэх онгоцны болон технологийн компаниуд хамгийн их алдагдал хүлээсэн байна. ОПЕК нэмэх бүлгийн 8 гишүүн энэ 5 дугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо өдөрт 411 мянган баррелаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Уг бүлгийн анхны төлөвлөгөөнд өдөрт ердөө 135 мянган баррелийн нэмэгдэл байсан нь ийхүү 3 дахин өссөн байгаа юм. Үүний улмаас Brent төрлийн газрын тосны үн 6% унаж, нэг баррел нь $70 доош болсон байна. Албаныхан олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ зах зээлд эрэлт нэмэгдэж байгаа гэх үндэслэлээр тайлбарласан байна. Цэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа.